Гоё шүү дээ. Контент нэвтрүүлгийн маань 2 дахь удаагийн дуугаар хаавал дүүргээ 23 дугаар хороо за арцтай ам дагуу байрлах Novo Vista хотгонд байрладаг Амлиа шүдний эмнэлгээс үргэлжлэх болно. Ингээд хамтдаа татагшаа оръё. Нэмэноо намайг Төвшин Заяа гэдэг. Би Amulet Dental Clinic-ийн эмчилгээний эмч бас давхар хүүхэд үздэг. Манай эмнэлэг хаавал дүүргийн 23 дугаар хороо буюу арцтай аманд байралтай Novo Vista хотгонд дотор байдаг. Манай энэ найзыг маань Дино гэдэг. Манай Дино маань ер нь бол тийм нэг айцтай хүмүүс ингээд тэрврээд айдас амир ингэж үргээгддэг. Тэгээд бас ингэ хүүхдүүдээс бас айгүй сайн найзууд хүүхдүүд маань орж ирээд манай Диногийн маань шүдийг угаагаад Диногоо тэрвэрж агаад шүдээ өрнөхөдөө үзүүлдэг. Тийм найз маань байна. Ер нь бол би бүр багаасаа эмч болно гэсэн юм хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэхдээ миний мөрөөдөл бол ер нь бол шүднийх бол биш. Ийм нөгөө нүрийн гоо сайхны эмч болох байсан. Гэхдээ тэгээ ангаахт ороод шүдний эмчээрээ яг сураад эхэлсэн чинь шүдэн илүү надад таалагдаад тэгээд ер нь ийм гооцол нь бол биш. Ер нь шүдээр би явах юм байна гэд бодоод тэгээд ер нь цаашдаа шүдээр явж байгаа. Эмнэлгийн нэрний тухай гэвэл манай найзын охиных нь нэр байгаа Amulet гэд Сахиусан тэнгэр гэсэн утгатай. Тэгээ манай эмнэлгийн үйлчлэгээ бол бүх төрлийн үйлчлэгийг үзүүлдэг. Энэ үйлчлэгнүүдээс онцлоход бол манай эмнэлэг Японы хариулт хийж байгаа сато. Тэрнээс гадна манай эмнэлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг манай эмнэлэг бол үзнэ. Ер нь бол манай Монголд манай хотод гэх юм уу? Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эмнэлгүүд ер нь цөөхөн байдаг. Манай эмнэлэг маань бүх хэрэглэлүүд маань нэг удаагийн үзлийн багшнууд маань ариутгасан багшнууд байгаа. Хоёулаа эхлээд цайруулт хийхээс өмнө эхлээд хоёулаа шүдээ цэвэрлүүлээд тэгээд араас нь цайруултаа нэ. Уртлын шүдэн дээр л хэлээ. Би үүдэн яг нэмсэглэхэд гардаг үүдэн шүднүүд дээр хийх. Миний хувьд одоо нэг удаа цайруултанд орсон, дахиад удаа цайруулъя гэх юм бол хэдэн ч удаа цайруултанд орох боломжтой. За ингэснээр бас өөрийн шүд гэмтэхгүй дахин одоо илүү гоё цайрах боломжтой гэдгийг эмч маань зөвлөж хэллээ. За мөн шүдний эмнэлэг орохоос айдаг хүмүүс байх юм бол ямар ч айцгүй юм байна. Энэ одоо цайруулт маань ямар нэгэн өвдөлт өгөхгүйгээр өөрийн шүдийг илүү гоё эрдэсжүүлээд цайруулах боломжтой юм байна шүү. Ер нь бол хамгийн гол анхаараасаа гэж боддог юм шүд угаалт. Хүмүүс ер нь шүд угаалт айгүй дутуу муугаасаа болоод шүдэнд айгүй хөнгөр тогтож чулуу үсээд тэгээд цаашлаад соорл үсдэг. Тэгээд бас шүдний утас ер нь айгүй бага хэргэлдэг. Завсрын нөгөө хоолны үлдэгдлүүдэд цэвэрлээгүйгээс болоод бас шүдний соорлууд бас айгүй үсдэг. Үүдэн шүдийг дээрээс доошо чиглэлтэй. Дээд үүдэн шүдийг ингэж угаагаад доод үүдэн шүдийг доороос дээшээ гэж чиглэлтэй. За араа шүднүүдийг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана. Араа шүднүүдээ бүгдийнгийн. За дотор талаа доороос дээшээгээ. Доторчийн араа шүднүүдийг доороос дээшээгээ, доотлын шүдийг доороос дээшээгээ чиглэлтээр. Дээдлийг мөн адилхан дээрээс доошоогоо. Бас адилхан араа шүдний дэгнэлээ үүдэн шүдийг угаалаа. Ерөнхийдөө энэ юугаар нэг 2-3 минут угаана. Өдөрт болж өгвөл 3 даваа бол зүгээр. Өглөө, өдөр, орой. Өглөө босоод өдөр нь болохоор цайны дараа орой нь унтахаас өмнө гэд угаад хөвшүүл зүгээр. Манай эмнэлэг маань ингээд хүмүүст ам арчилгааны ам зайлагч тэгээд ийм нэг удаагийн шүдний лос бэлдсэн байгаа. Тэгээд эмэгтэйчүүдэд маань ялангуяа нэг ийм нэг гинтийн үед гэх юм уу? Бас арин цэврээр хэрэг болсон үед гээд ийм болгон бэлдсэн байдаг. Шүдээ зөв гоё угаагаад цагаан сайхан
эрүүл бүтэн шүттэй явах нь өөрөө гоё шүү дээ. Та бүхэн манай эмнэлгийг зараад ирээрэй. Манай эмнэлгийн хамт олон маань та бүхнийг ямар ч өвдөлтгүйгээр айдасгүйгээр шүдийг чинь эрүүл гоё цагаан болгож өгнө. Эрүүл шүдтэй байна гэдэг чинь гоё шүү дээ. Амлиотаар үйлчлүүлэх чинь бүр гоё шүү дээ. Манайхаар үйлчлүүлээрэй. Баяртай.